9-р анги математик. За өнөөдрийн хичээлээр санамсаргүй үзэгдлийн магадлал баттгал хичээл. Хичээлийн агуулга нь игэл ба ивэх үзэгдэл ойлголтыг баттгах. Хоёрдугаарт нь санамсаргүй үзэгдлийн магадлал түүнийг бодох томьёо. Гуравдугаарт нь бодлого бодоход томьёог ашиглаж сурах. Энэ сэдвээр бэлдсэн видео бичлэгийг үзэж судлана уу. Сайн байцгаана уу хүүхдүүд. За өнөөдрийн хичээлээр санамсаргүй үзэгдлийн магадлал сэдвээр баттгал хичээл орно. За ингээд жишээ дасгалдаар ярилцъя. За эхний жишээ. Хоёр шоог зэрэг орхиход нүднүүдийн нийлбэр нь 7-оос байх үзэгдлийн магадлалыг бол. За магадлалыг олохын тулд аливаа үзэгдлийн магадлалыг уул үзэгдлийн А гэвэл PA гэж тэмдэглэнэ. Магадлалыг олохдоо M-ийг хуваах нь N. За энэ M гэдэг нь тухайн үзэгдлийн өгдөх боломжийн тоо. N гэдэг нь бүх боломж. За N-ийг бол нэг шоонд дор 6 боломж, нөгөө шоонд дор 6. Хоёр шоо учраас 6 гүрчхэн 6, 36 боломж. M-ийг олох гэвэл нийлбэр нь нүднүүдийн нийлбэр 7-оос баг гэхээр нийлбэр нь 6 байна. 6 байна гэвэл 1 5 2-ын нийлбэр 6. 2 4 2 мөн 3 3. За энэ дээр 4 2 гэж үг нь байх боловч хоёр шоо зэрэг хаяж байгаа учраас энэ хоёрыг ижил гэж үзнэ. За 5 нийлбэр нь 5 байвал 1 4 2 3. Нийлбэр нь 4 гэвэл 1 3 2 2. Нийлбэр нь 3 гэвэл 1 2. Нийлбэр нь 2 байж болно. Хоёулаа нэг дээр. Ингээд нийт боломжийн тоо энэ M-ийг олох гэвэл эдгээр тус бүрээ нэмчин ингээд 3 2 1 1-ийг нэмэхээр нийт боломжийн тоо бол 9. Одоо M нүднүүдийн нийлбэр 7-оос байх боломжийн тоо бол 9 байх юм. Тэгвэл магадлал бол 36-ны 9 буюу хоёулангийн 9 дураагаад 4-ний 1 гэсэн юм байх юм аа. За жишээ 2. За энэ жишээн дээр 2 оронтой тоонуудаас нэгийг сонгож авахд тэр тоо 3 тугаагдах үзэгдлийн магадлалыг ол гэсэн бодлого байна. За бодлогыг бодохын тулд тухайн үзэгдлийн А гэвэл мөн л M-ийг хуваах нь N. За N гэдэг нь бүх 2 оронтой тоо. Бүх 2 оронтой тоо болохдоо түрүүний өмнөх хичээлээр үзсэн шиг оронгоор нь хайрцаг болгох юм бол 1-р орондоор 10 цифрээс тэг байж болохгүй 9 боломж. 2-р орондоор бол 10 боломж байгаа. Нийт боломжийг болохоор 9 12-оор үржүүлээ 90. Тэгвэл бүх 2 оронтой тоо бол 90 байгаа. За 3 тугаагдах 2 оронтой тоо гэвэл хамгийн бага нь 12-оос эхлээд 15 18 гэж яваад 99 3 тугаагдана. Энд нийт хэдэн тоо болохдоо арифметик прогрессийн нөгөө N-ийг олдог томьёогоор эцсийн гишүүнээс эхний гишүүнээр гасаад 99-өөс энэ 12-ыг гасаад ялгуур буюу дээд 3 тугаагаад нэгийг нэмдэг дүрмтэй. За ингээ энэ хоёрыг гасаад 3 тугаахаар 29 нэгийг нэмээд 30. Энгүүл нийт магадлалаа олохдоо 90-ний 30 буюу 3-ны 1. За ингээд энэ жишээ дасгалын бодлогыг сайн ойлгож аваад ажиллах хуудасаар номон доор сургалтын материалаас бодлогог нь анхаарал тавьсанд баярлалаа. Нийлбэр 7-оос бага байх үзэгдлийн магадлалыг ол. За энэ бодлогыг бодохын тулд үзэгдлийн магадлалыг PA гэж тэмдэглэвэл PA тэнцүү N-ийн M. N гэдэг нь 2 шооны хувьд 6 гүрчхэн 6 буюу нийт боломж 36. За нүднүүдийн нийлбэрийг 7-оос бага гэхээр 6 байх тохиолдолд бол 1 5 2 4 3 3. Нийлбэр нь 5 байх боломж бол 1 4 2 3. Нийлбэр нь 4 байх боломж нь 1 3 2 2. Нийлбэр нь 3 байх боломж 1 2. Нийлбэр нь 2 байх боломж 1 1. Эндээс
Эмийг болвол нийт боломжуудаа нэмэх дүрмээр болвол 3 нэмэх нь 2 нэмэх нь 2 нэмэх нь 1 буюу нийтдээ 9. За үзэгдлийн магадлалаа бол 36-ны 9 буюу 4-ний 1. За ингээд үзэгдлийн магадлалыг оллоо. Жишээ 2. Хоёр оронтой тоонуудаас нэгийг сонгож авахд тэр тоон 3 хуваагдаж байх үзэгдлийн магадлалыг ол. За үзэгдлийн магадлалыг n-ний m гэвэл n нь бүх хоёр оронтой тоо. Бүх хоёр оронтой тоог бол хоёр оронгоороо хайрцаг бол нэгдүгээр хайрцагт 10 цифрээс тэг байж болохгүй 9 боломж байгаа. Хоёрдугаар орондоор 10 боломж. Нийтдээ бол нийт хоёр оронтой тоо байх боломжийн тоо бол 9-ийг үржих нь 10 буюу n тэнцүү 90 бүх боломжит хоёр оронтой тоо. За эндээс бидний 3 хуваагдах тоо гэдэг нь хоёр оронтой тоо. Хамгийн бага хоёр оронтой 3 хуваагдах тоо 12, дараа нь 15, 18 гэх мэтчлэн 99. За ингээд 3 хуваагдах хоёр оронтой нийт тоонуудын тоог олвол m тэнцүү 99-өөс хасах нь 12, хуваах нь 3, нэмэх нь 1 буюу нийт тоо 30. Ингээд энэ үзэгдлийн магадлал нь 90-ний 30 буюу 3-ны 1. За ажлын хуудасаар өгсөн жишээ дасгалуудыг өөрсдөө бий дааж бодно. За энэ жишээ дасгалууд нь номон дороос болон сургалтын материалаас авсан. За энэ хоёр дахь жишээн дээр 13 хуваагдах тоо гэдгийг сайн бодох хэрэгтэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.